нүүрсний экспорт ялангуяа одоо нүүрсний экспортыг сайжруулах зорилгоор улсын хурлын 58 дугаар тогтоолыг өнгөрсөн онд баталж, үүний дагуу засгийн газар ажиллаж энэхүү хил бололтын асуудлыг одоо оруулж ирж байгаа. Тэр энийг бол дэмжиж байгаа. Тэгэхээр энэ одоо улсын хурлын 58 дугаар тогтоолдоор нэг зүйлийг өөрөөр хэлбэл дандаа төмөр замын холбоотой асуудлыг оруулж ирсэн. Энэ дотор тоон дотор өсөх зохиж явна гэдэг шиг авто замын холбоотой асуудлыг 11-р одоо зүйл болгож оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол Ховд аймгийн Булган боомтын 126 127 дугаар одоо хөлийн шугамаар одоо шинэ гарц нэх мөн түүнчлэн байдгийн боомтыг байнгын болгох одоо ийм одоо заалтыг оруулж өгсөн. Тэгэхээр энэ улсын хурлын энэ хил бололтын төмөр замын асуудлаар говийн бүсийн шивэ хүрэн ханг мандал гашуун сухатын төмөр замын холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа. Зүүн бүсийн бичигт боомтын одоо төмөр замын холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа. Ингэснээр энэ одоо төмөр замын холбоотой асуудлуудыг шийдвэрлэснээр гол нь одоо нүүрсийг энэ одоо төмөр замуудаараа экспортлох тухайд асуудал гол нь байгаа. Тэгэхээр энэ дээр одоо энэ тогтоолын асуудлаар яагаад түрүүчийн хоёр авто замын боомтын асуудлыг оруулсан бэ гэхээр баруун бүсийн экспортын нүүрсний экспортын асуудлыг л одоо гол нь оруулж өгч энэний хүрээнд одоо баруун бүс илүү одоо хамт хөгжих энэ одоо боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр энэ одоо хоёр боомт нэгдэх юм бол байнгын болох юм бол хөшөөт дээр байгаа одоо хоёр компани илүү одоо 3 сая тонн гаруй тонн нүүрс экспортлжсэн бол 10 сая тонн нүүрс экспортлох. Мөн түүнчлэн хотхор тархтаа зэрэг одоо нүүрсний уурхаанууд бас экспорт хийн. Дээрээс нь Увсан аймагт, Баяуулгын аймагт 3-4 одоо төмрийн өдрийн одоо компаниуд байгаа. Тэд нар бас экспорт гэх ийм одоо боломжууд нэгдэх юм. Өнөөдрийн одоо байгаа байдлаар бол булганы боомтоор өдөрт нэг 200 машин гарч байгаа. Гэтэл тентхийн гайлын дарга нь танаа компани өдөрт 120-ыг гаргаад танаа 40 машин гаргах гэдэг одоо бүх их сайд нар бүгдээрээ одоо урдлын хил дээр очиод яаж нүүрсний экспортыг сайжруулах уу гэж ярьж яхад жавхлан сайдаа. Ингэж ярьж яхад тэр гайлын дарга нь одоо танах тэдэг л гаргах гэдэг ингээд зогсож байж болохгүй. Тийм учраас энэ дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм учраас энэ одоо засгийн газрын тэргүүнч гэсэн болон одоо энэ ажлын хэсэгт орсон их хурлын гишүүд засгийн газрын гишүүдэд яг энэ одоо 58 дугаар тогтоолын 11-р заалтанд байгаа тэр одоо асуудлаар бүгд найрамд Катард улсын талдаа хөгжин шинтгэлийн ороотой ямар одоо шатанд асуудал ярьсан бэ? Энэ одоо хизээ нэгдэх вэ? Ер нь бол цаашдаа нэлээд асуудлууд би шийдэгдэх нь бол Оросын улбаны улс баруун бүсийн босоо тэнглэхийн одоо замыг маш их сонирхож байгаа. Новосибирскээс Ташантын хил хүртэл 898 км замыг хүчитгэх одоо хүн даацын болгох тэр одоо концессийн гэрээг зарлаад тэнд нь компани шалгараад ингээд явж байгаа. Тэгэхээр бид нар одоо цагаан нуурын боомтоос байдгийн боомт хүртэл одоо хуучин AH4 гэдэг зам бол хүн даацын зам биш учраас энэ бол одоо уул уурхаан тээвэр хийхэд хүнд байгаа. Тийм учраас цаашдаа бид бол энэ босоо тэнглэхийн AH4-ийг одоо хүнд автозамын хүнд тээврийн автозам болгох одоо энэ ажлыг хийх ёстой. Ингэжээж бид нар одоо энэ хамгийн бага зардлаар бүгд найрамд Катард улс болон Оросын улбаны улсын хооронд тээвэр хийх ийм одоо боломжийг гарцыг нээж өгөх юм а. Энэ бол засгийн газрын бодлогод бас орцсон байгаа. Тэгээ энэ дээр хариулт өгнө гэж ерөнхий сайд. За Монгол улсын ерөнхий сайд хариулт өгье. За бүрдүрч дараагийн асуултанд хариулъя. Монгол улс бүгд найрамд Катард улстай 1955 онд одоо анхны хоёр боомт холбогдох гэрээг хийж байсан. За энэ бол бид бүгдийн сайн мэдэх замын үд Ирэний боомт 1955 онд. За өнөөдөр бид нар Монгол улсын их хурлаар хоёр улсын засгийн газар хоорондоо одоо аль биесны хилцээр хийсэн хоёр дахь боомтыг 70 жилийн дараа өнөөдөр батлах гэж байна гэсэн. Энэ бол манай экспортын гол боомт болох гашуун сухад ганц мод холбогдох. За мөн Монгол улсын засгийн газрын яам бүгд найрамд Катард улсын хөгжин шинтгэлийн хороотой засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан анхны тохиолдол энэ болж байгаа.
За энэ үеэр хилцээрээр хөгжиж шинтгэлийн хороон дээр бомбуудыг эдийн засгийн ач холбогдлоор нь ирэмбэлсэн байгаа тухай ийм одоо протокол үлдэж байгаа. За гашуун сухад ганц мод өнөөдөр батлагдсанаар 3 дахь бомбд буюу шивээ хүрэн бомбдтой бид нар одоо хамтын ажиллагааг эхлүүлэх ийм эрх зүйн орчин нэгдэж байна гэсэн одоо энэ протоколын дагуу. За шивээ хүрэн бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдүүлэх ийм бомбд байгаа. За шивээ хүрэн бомбыг бид нар одоо холбосны дараа за шивээ хүрэн маань өөрөө Артуртай холбогдвол энэ өөрөө баруун босоод тэнхлэг болчихж байгаа таны асуултанд шивээ хүрэнгийн дараа бичигт за бичигт бас 10 сая тонноор нэмэх ийм боломжтой. За бичигтийг 90 цавтай холбочвол энэ зүүн босоо коридор болчихно. За үүний дараа 5 дахь бомбд бол ханги. За ингээд бусад бомбуудыг одоо бид нар ээлж дараалан ярих боломжтой байгаа. Тийм учраас бидний хувьд гашуун сухад ганц мод өнөөдрийн одоо засгийн газар хилцээрийг хоёрхан батлагдсанаар шивээ хүрэнтэй одоо аль биесны хилцээр хийх ийм одоо боломж бол энэ протоколын дагуу нэгдэж байгаа. Шивээ хүрэнгээ нээжвэл бичигтээ нээжвэл ханги за үүний дараа бусад бомбуудынхаа одоо боломжит хувилбар буюу техник эдийн засгийн үндслэлээр яаралтай ажиллах ийм л одоо боломж бүрдэж байгаа гэдгээрээ өнөөдрийн бас гэрээвэл яалтчгүй одоо 55 оноос хойш 70 жилийн дараа аль биесээр батлагдж байгаа юм 2 дахь бас түүхэн үйл явдал юм аа. Тэгээ энэ дээр бас их хурлын гишүүд за манай бүрд дөрж дарагч гэсэн бас их идэвхтэй ялангуяа энэ бомбууд холбох тал дээр орж ажилласан. За үүнийг бид нар одоо 2 ч удаа аль биесны хуралдаан дээр энэ байр суурьдыг Монголын талбарт тавьсан байна. Гагцхүү дараадлын хувьд ингэ тогтсон байгаа л гэсэн. За цэвэг дөржийн товон сайд нэмэлт хариулт өгье. За энэ үндсэн чиглэл батлах тухай 58 дугаар тогтоолыг хилцэж явах үеэр улсын хурлын дэд дарга Пүрэв дорж маш чухал асуудлыг хөндөж буюу ганц төмөр зам гэлтгүү бүгдээрээ экспортыг нэмэгдүүлэх зорилго агуулж байгаа учраас энэ автозамуудыг бомбтыг ялангуяа энэ баруун талын байтаг улаастай булган тагшигын бомбтын 126 127-оор тэмдэгтийн хоорондор шинэ автозамын одоо гарц гаргах энэ асуудлыг хөндөж тавьсан. Тэгээд энэ асуудлыг бид бүхэн хилцээрийн 5 дугаар зүйлийн бусад хэсгээр талууд бомбтын хамтын ажиллагааг бэхжүүлж гайлын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэдэг байдлаар ерөнхий за тухайчлан бол энэ асуудлаар хоёр улсын одоо засгийн газар хоорондын хилцээрийн дагуу хятадын талд засгийн газар дээрээс саналуудыг бас тавиад явж байгаа. За мөн одоо энэ бомбуудын цаана Шинжаан угрын өөртөө цэц хорон байрладаг. Тэгэхээр бид нар энэ оны 5 дугаар сард Монгол улсын гадаад харилцааны яам Шинжаан угрын өөртөө цэц хорны ардын засгийн газар хоорондын одоо хамтын ажиллагааны механизмын уулзалтын үеэр За сангийн сайд болдын чухлаа нэмэлт хариулт өгье. За бүрдэр жишээ асуулт нэмэлт мэдээлэл өгье. Яг булганы бомб манай урдлын бомбуудаас яг ковидын үед их хариуцлагатай ажилласан бомб байдсан шүү дээ. Босод том бомбуудыг хаагдчихад байхад булган дээр бол яг хэмжээ нь бага л да. Гэхдээ ковидын үед бол огт зогсоогүй. Бусад бомбууд бүр тэг зогсолт хийсэн багт булганаар дор ажны 100 машин 150 машин үрс гараал гэдэг байсан. Тийм. Тэгээ одоо хэрвээ яг бүрдэр жишээ хэлсэнчлэн тэр одоо гайлын үйл ажиллагаанаас болоод за тэндээс одоо гайлын ажилтнууд нэвтрэн өнгөрүүлэх чадварыг тоогоор нь хязгаарлах тийм шийдвэр гаргаад тэгж зохицуул хийж байгаа бол энэ маш буруу зүйл. Гэхдээ би бас тэгээгүй болов гэж бодож байна. Би нягтлаад танд хариу өгье. Ер нь хэлэхэд гайлын үйл ажиллагаа гайлын одоо хуваарь цагаас болоод хэрвээ тэнд нэвтрэн өнгөрүүлэх